Монгол Улсын ерөнхийлөгч санхүүгийн салбарын төлөөлөлтөд уулзлаа. Уулзалтанд сангийн яам, гайл, датуур, даатгалаг, хөрөнгийн бирж, хилийн бомб, санхүүгийн мэдээллийн технологийн төв, үндэс цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, төрийн банк болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо. Эдийн засаг 6.8%-аар өссөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 Америк доллар болж, худалдааг хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум Америк доллар давж, зээлжих зэрэглэл түүхэндээ дэвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг ерөнхийлөгч тодтоглоо. Хүний нөөц, байгалийн баялаг, үйлдвэрлэл, нийгмийн хөгжилд чиглэсэн эдгээр хөтөлбөрийн хүрээнд 1.6 их найт төгрөг зарцуулсан байна. Ерөнхийлөгчийн илгээд 2100 хөтөлбөрийн хүрээнд гадаадын ихтэй сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцж байгаа оюутнуудад 198 орчим тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ. Маш сайхан уулзалт боллоо. Хамгийн гол юм ерөнхийлөгч улс орныхаа, эх орныхаа нөхцөл байдлыг сайн мэдэрч энэ орныг цаашаа яаж улам хөгжүүлэх үү, улам сайхан орн болох уу, ард түмнийг яаж сайхан амьдруулах уу гэдэг энэ гол үндсэн юмлууга бүх анхаарлаа төвлөрүүлж мэдээжин хэрэг улс орны тусгаар тогтнол бол гол юм тэрэндээ болвол эцгэлтэй байгаа ийм сайхан байдал ажиглагдж байна. Тэрбумод үндэсний хөдөлгөөнд 157 тэрбум төгрөг зарцуулсан нь нүүрс төрөгчийн зах зээл болон ногоон санхүүжилтийн механизмд нэвтрэх бодит суурь нөхцөл болсон гэж үзжээ. Цагаат хөтөлбөрийн хүрээнд ноос ноолуур арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин 242 тэрбум төгрөг зарцуулснаар самсан ноолуурын экспорт гэхэд 5 дахин өсөж 4,000 тонн буюу 330 сая Америк долларт хүрээд байна. Ер нь бол уулзалтын уур амьсгал бол ерөнхийлөгчийн маань үйл ажиллагаа ард иргэдээ ил тод тайлгнаж байгааг нэг хэлбэр гэж бодож байна. Ялангуяа хүнсний хувьсгал хөдөлгөөнийг бол өрнүүлсэн явдалд би туйлын талархалтай байгаа. Би хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа бид нар хамтарч Атар газар эзэмсний 60 жилийн ойг тэмдэглэж ингээд хөнгөн аж үйлдвэрийн салбар, хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх. Ялангуяа Монгол улс хүнс өөрийгөө хангадаг, хүнс экспортлогч орн болох бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх эхлэлийг тавьж ирсний хувьд би бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Сэтгэл нэн хангалуун байгаа. Эдгээр хөтөлбөрийн өрнөлтөг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнс хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоногдох хөрөмж тракторыг гайлын албан татвараас 100% чөлөөлсөн. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөг зарцуулсан байна.